За сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ хамгийн сүүлийн хичээл болох Солонгос хэлний өгүүлбэр зүүн хичээлээрээ уулзцааж байна. За ингээд хэдүүлээ хичээлдээ орцгоё. За мэдээж өгүүлбэр зүүн үзэхээсээ өмнө хүүхэд болгоны нэг эндүүрэл нэг үг байдаг. Жишээлбэл үгээл сайн мэдчихэвэл өгүүлбэр бүтээхэд маш амархан гэж ерөн хүүхэд болгон эндүүрж боддог. За тэгэхээр хэдүүлээ ямар ч хэлсэн энийг яагаад эндүрдэг байдаг талаар нь эхлээд задлаад үзцгээе. За мэдээж өгүүлбэр болгохын тулд маш олон үгнүүд ч өөр ингэсэн зорилттой байгаа. За тэгэхээр магадгүй одоо бид нар энийг харах юм бол ойлгоно. За нэгдүгээрт өгүүлбэр дээр өөрөө эзэн бие буюу өгүүлэгдэхүүн орж ирэх хэрэгтэй байдаг тийм ээ. Түүний араасаа тусгагдхуун гишүүн байна. За тэгээд өгүүлэхүүн өөрөө орж ирнэ тийм үү. За ингээд ерөнхийдөө эдгээр гурван зүйл маань өгүүлбэрийг өөр ингэсэн байран дээр нь маш гоё одоо чимж өгдөг. Хэдүүлээ одоо яг энэний дагуу өгүүлбэрийг харангаа ойлгоцгоё. За хэдүүлээ одоо пуура найзтайгаа уулзсан гэдэг ийм өгүүлбэр зохиож үзцгээе. Англи хэл дээр эхлээд нэг харъя. Яагаад тэгэхээр ихэнх хүүхдүүд маань англи хэлтэй байдаг болохоор илүү ойлгоход хүн байж магадгүй. За пуура met a friend гэж ороод ирсэн байна тийм үү. За мэдээж шууд ойлгомжтой пуура уулзсан найзтайгаа гэдэг утгаар явдаг тийм ээ. За харин тэгвэл солонгос хэл өөрөө ямар бүтэцтэй орж ирдэг вэ гэдгийг харцгаая. Пураага чингүрэл маннасоё гэсэн хэсэг байна. За нэг ёсондоо пураага гэдэг маань өгүүлэгдэхүүн, чингүрэл гэсэн хэсэг маань тусгагдхуун гишүүн болж байна. За харин маннасоё гэдэг хэсэг маань өгүүлэхүүн болоод ороод ирсэн байна тийм үү. За тэгвэл одоо хэдүүлээ өнгөөр багш нь бүр ялгцсан байгаа болохоор та нар бүр гоё яг харж байгаа байх. За одоо болохоор пуура гэдэг үг маань энэ пуура гэдэг хүнийг шууд илэрхийлж орж ирж байна тийм үү. Өгүүлэгдэхүүн шүүнээрээ мөн байна. Зөв байранда байна. За харин уулзсан гэдэг үг маань хамгийн хойно очсон байгааг анзаарч байна тийм ээ. За тэгээд найзтайгаа гэдэг утга маань голд нь орж ирсэн байна. Мэдээж ингээ харсан чинь нөгөө манай монгол хэлний үгийн дараалал буюу манай яг монгол хэлний өгүүлбэрийн бүтцийн дагуу солонгос хэлч гэсэн яг ижилхэн юм байна гэдгийг бүгдөө анзаарч харж байна. За одоо хэдүүлээ тэгвэл яг ийм ижилхэн байгааг нь анзаарсан учраас одоо бүгдөө тэгвэл манай монголчууд ингээд ижилхэн учраас амархан юм байна гэж ярьдаг. Дээрэс нь үгээл мэдчих юм бол ерөн өгүүлбэрийн бүтэц өөрөө айгүй амархан юм байна гэж ойлгодог. За тэгвэл багш нь энэ дээр бүр чухал нэг хэсгийг ярив. Манай монголчуудын ерөөсөө ярьдаггүй бид нар яг орхиж ярьдаг нэг зүйл байдаг. За тэр маань өөрөө тийн ялгалын нөхцлүүд юм аа. За нэгсэндээ бид нар хизээч тэрийг энийг гэж өргөдөө ярьдаггүй шүү дээ. За тэг жишээл нэр үгэн дээрээ тэр маань энэ маань гэж ярих нь төдийлөн тийм их биш байдаг. Тусгагдхуун гишүүн болгон дээр ямар нэгэн заахын тийн ялгал ч юм уу, хариалахын тийн ялгал ч юм уу ийм тийн ялгалуудыг ерөнхийдөө бид нар бас авч тавих нь бас айгүй ховор байдаг. Солонгосчууд нь харин эсэргээрээ сандал аваад ирээч гэхгүйгээр сандлыг өгөөч, сандлыг аваад ирээч гэж ярьдаг. Тэгэхээр энүүгээрээ солонгос монгол хэлэндээ одоо өөрчлөлт байдаг учраас бид нар яг энэ нөгөө тийн халгалуудыг маш сайн оролцуулж ярьж чадах юм бол солонгосоор өгүүлбэрийн бүтцийг ойлгоход маш амархан болж хувирж байгаа. Эзэн биений араас ига гэсэн хоёр нөхцөл орж ирэх юм бол нэрлэхийн тийн халгалыг үүсгдэг байгаа. За тэгээд нэрлэхийн тийн халгалыг маань игийг бид нар гэгүүлэгчдэр гагийн харин игшигдэр авчирдаг. Нэг нь гэгүүлэгчдэр гэдэг маань гэгүүлэгчээр төгссөн буюу доороо дэвсгэр үсгээр төгссөн байх юм бол игийн залгана, харин дэвсгэр үсэг байхгүй яг игшгээрээ төгссөн байвал бид нэр гагийн залгана гэсэн утга санааг хэлдэг. За тэгээд тусгагдхуун гишүүн дээр ч гэсэн мөн адил ялгаа авахгүй өөрөөл гэдэг хоёр нөхцөлийг авчирна. За энэ хоёр нөхцөлийг авчрахдаа мөн адил ялгаа авахгүй түрүүний дэвсгэр үсэгтэй, дэвсгэр үсэггүй гэдэг хэлбэрээр өөрөөл гэдгийг ялгаж бас тавьдаг байгаа. За ингээд хэдүүлээ яг энэ хэсгийг хамтдаа харцсан учраас дахиад хэдүүлээ нэг юм тасгал ажил хийгээд үзцгээе. Яг эзэн биеийн дээр орж ирсэн хэлбэр буюу хэдүүлээ чингүүн маань гэж ярихын тулд хойноос нь чингүүний гэдэг энэ одоо нөхцөлийг залгана. Харин пуура маань ч юм уу иймэрхүү хэллэг залгамаар байвал бид нар пуурага гэсэн нөхцөлийг залгана. Харин тусгагдхуун гишүүн дээрээ бид нар өөрөөл хоёр нөхцөлийг авнаа. Яг түрүүнийхтэй ижилхэн заавад үзцгээе. Хэ гэдэг маань нар гэсэн үг те. Тэгэхээр мэдээж нарыг энтер гэсэн утга санаа болгоё. За тэгвэл бид нар хэрэл гэдэг нөхцөлийг илүү тавих юм байна. Яагаад тэгэхээр доороо дэвсгэр үсэггүй учраас шууд рөл гэдэг нөхцөл нь залгагдана. За үүсэн буюу
шүхэр гэсэн үг байна. За энэ шүхэр гэдэг дээр хэдүүлээ. Дороо дэвсгэр үсэг байгаа учраас өл гэдэг нүслийн залгана. За тэгээд үсанэр гэсэн хувирал болж байна гэсэн үг. За одоо хэдүүлээ тэгвэл жишээ үг хамтдаа хараад үзцгээе. Пуура найзтайгаа уулзна гэдэг үг байна. Хувиргалын хэдүүлээ хамтдаа харцгаая. Пуурага чингүүрэл маннаё гэсэн үг байна. За нэг ёсондоо бид нар энэ дээр нөхцлүүдийг харахад болно. Пуурага чингүүрэл гэдэг үг маань айгүй чухал одоо өөрийг гүйцэтгэж байгаа хэсгээ. Энийг л манай монголчууд яг хайж ярьдаг учраас өгүүлбэр дээр яг үгнүүдийг мэдснээрээ бид нар зөв өгүүлбэрийн бүтцийг бас гаргаж авч төдийлөн чаддаггүй гэдгийг багш нь энэ дээр гаргаж ирэхийг хичээлээ. Тийм болохоор бид нар солонгос өгүүлбэрийн бүтцийг анзаараад зөв бичиж сурах гэж байгаа бол ялангуяа тийм алгалуудыг маш сайн оруулж өгөх хэрэгтэй гэдгийг багш нь сануулад дараагийн жишээ өгүүлбэр рүү орцгоё. За ингээд хэдүүлээ. Пуура ном уншсан гэдэг өгүүлбэр бүтээж үзцгээе. Пуурага 책을 읽었어요. За нэг ёсондоо пуурага 책을 гэдэг нөхцлүүд явж байна тийм ээ. За ингээд багш нь дахиад нэг өгүүлбэр авчиръя. Чингүүн ус уусан гэдэг өгүүлбэр байна. Чингүүний 물을 마셨어요. чингүүн гэдэг үгний араас и ороод ирсэн байна. 물 гэдэг үгний араас 을 гэдэг нөхцөл явж байна. За мэдээж нөгөө нэг игшигтэр залгадаг, гийгүлэгчдэр залгадаг гэдэг нөхцлүүдийг анзаарч та хэд манаас харж байгаа ах гэж багш найдаж байна. Дараагийн дахиад нэг үг харцгаая. Чингүүн 커피нд дуртай гэж хэдүүлээ хэлье. 친구니 커피를 좋아해요. 자, 친구니 커피를 좋아해요 гэсэн юм тийм ээ. Энэ дээр гарч ирж байгаа и за дээрээс нь 커피를 гэдэг нөгөө нэг игшгээр төгссөн учраас рэл залгасан байна тийм үү. За, гих жишээний өгүүлбэрүүд ерөөхдөө бүтдэг байх нь мэдээж та хэд маань өгүүлбэрийн бүтцийг илүү сонирхож байвал Канадагийн анхан шатны хичээлүүдийг бас аваад үзээрэй. Анхан шатны хичээлүүд ч гэсэн маш сонирхолтой байдлаар бэлтгэгдсэн учраас та хэд таалагдана гэж найдаж байна. За ингээд хэдүүлээ дараагийн хэсэг буюу өөрийгөө тодорхой хэмжээнд танилцуулах багшинд хэдэн өгүүлбэр авчирсан. Дагаад энэ бүтцийн дагуу өөрийгөө танилцуулаад үзээрэй. Солонгос найз чинь сонсоод вау ямар гоё хурдан чи сурчваа гэж чамаар айгу бахархах болно. За ингээд хамтаа харъя. 안녕하세요. 저는 난살마입니다. За багш нь энэ дээр өөрийнх нь нэрийг авчираад хэлээд үзлээ. Сайн байна уу? Би бол Нансалма байна гэд хэлчлээ тийм үү. Та хэд өөрийнх нь нэрийг оруулаад юмаа гэд бас хэлээд үзээрэй. За хэдүүлээ дараагийн хэсгийг харъя. За энэ удаадаа болохоор миний нэр бол тэр юмаа гэж хэлчихэж байгаа гэсэн үг. За хэдүүлээ хамтаа хэлээд үзье. 안녕하세요. 제 이름을 난살마라고 합니다. За миний нэрийг Нансалма гэж дууддаг гэж орчуулсан ч болдог. Миний нэрийг Нансалма гэдгээ гэж орчуулсан ч болно. За тэгэхээр та хэд ч гэсэн өөрийнх нь нэрийг оруулаад бас дуудаад үзээрэй. За дараагийн хэсгийг харцгаая. 저는 몽골 사람입니다. За би бол Монгол хүн юм гэсэн мэн тийм үү. За энэ дээр та хэд ч гэсэн шууд ашиглах боломжтой байдлаар явж гин. Тэгэхээр дахиад дуудаад үзээрэй. 저는 몽골 사람입니다. Дараагийн хэсэг нь хүнтэй танилцаад дуусныхан дараа уулзсандаа таатай байна гэж ерөөхдөө хэлж хэдүүлээ сурцгаая. 만나서 반갑습니다. 만나서 반갑습니다. За тантай уулзсандаа маш таатай байна гэсэн утга санаа учраас өөрийгөө танилцуулчаад нэрээ хэлээд би Монголоос ирсэн гэж хэлээд тэгээ хамгийн сүүлд нь энэ үгийг хэлэх юм бол нөгөө хүн чинь маш тааламжтай сонсох болно. 주말 잘 보내세요 гэсэн бас нэг юм мэдчилгээний үгээр багш нь энэ хичээлийг дуусгахыг хүслээ. Амралтынхаа өдрийг ая тухтай өнгөрүүлээрэй гэсэн утгатай үг байгаа. Дахиад давтаад хэлээрэй. 주말 잘 보내세요. 주말 잘 보내세요. За ингээд багштайгаа хамтдаа 9 хичээлийн турш хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Маш олон зүйлүүдийг энэ хичээлээр мэдэж авсан гэж багш нь найдаж байна. За ингээд дараагийн хичээлээр ч гэсэн уулзах болтугай гэж багш нь юурөө. За ингээд бүгдөөрэнд нь солонгос хэлний маш том аян замд нь амжилт хүсье. За ингээд дараагийн хичээлээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай.